Оройн мэд хүргийн үзэгчтэй хөгжөөн цэнгэнд Чакак нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт Улаанбаатар төмөр замын вагон ашиглалтын депогийн харьяа, замын үүд Чойрын техник үйлчилгээний газрын 60 жилийн болж байгаатай холбогдуулан хамт олон хүрэлцэн ирсэн байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэр Улаанбаатар төмөр замын вагон ашиглалтын депо одоо 60 жилийн гэхээр 1956 онд анх одоо үүсэн байгуулагдчихсан байх нь шүү дээ, тий. Чакак нэвтрүүлэг 3 үеэс бүрдэн. Эхний үе бол зураг таах, хоёр дахь үе үг таах, сүүлийн үе маань асуулт хариултын үеэс бүрдэж байгаа. Ингээд оролцогчтой танилцъя. Эхний оролцогч маань вагон үзэгч Ариун Мөнх. Вагон үзэгч Хишгэ. Техникийн агент Пүүжэ. Няров Төгсөө. Шургуун үзэгч Наранбаатар. Вагоны техникч Даваасөрөн. Хойтлын нэгнээс техник үйлчилгээний газарт оператор Сайхнаа. Ахлах үзэгч Одбаяр. Вагоны техникч Бацэцэг. Инженер Алтан гэрэл нарын бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирсэн байна. За 10 цоглог оролцогч мэдээж байгууллагаас нь бол нэлээд амжилттай сайн ажиллаж байгаа ажилчдыгаа нэвтрүүлэгт оролцуулж байгаа байх гэж бодож байна. Ойгоо тохиолдуулаа тий. Тэгэхээр ер нь 60 жилийн болж байгаатай холбогдуулна замын үүд болон Чойрын техник үйлчилгээний газрууд маань одоо ямар үйл ажиллагааг явуулж байна тий. Ямар арга хэмжээг авч байна 60 жилийн юм. За манай замын техник үйлчилгээний газар анх 56 онд 1 сарын 3-нд анх Монгол хятадын хэлээр галтраг хүлээж аваад нэг үйл ажиллагаа эхлүүлсэн. Тэгээд тэрнээс хойш өдгөө одоо 60 жил бид нар замын үүдийн одоо механиксын техник үйлчилгээний газар гэж одоо байгууллагад ажиллаад явж байна. Тэгээд манайх 60 жилийн тохиолдуулаад их ажлыг хийсэн байгаа. Байгууллага дээр бид нар фитнесийн өрөө гихчтэй одоо шагаа харвааны үндэсний харва болох шагаа харвааны өрөө. Тэгээд гадна засварын ажил гэх мэт юм бид маш их тийм нөхцөл ажлуудыг хийж байгаа бид нар өөрсдөө шаарддаг. Тэгээд ингээд энэ зөвшөөрлийг тохиолдуулаад үе үеийн богоо үзэгч нар ахмадууд болон бүх вагоникууд одоо 60 жилийн ойн баярын мэндийг хүргье гэж. Яа. Одоо бол манай байгууллага нь 34 ажилтнтай үйл ажиллагаа явуулж байна. 60 жилийн ойн баярын хүрээнд бол 60 бүтээлч ажил төлөвлөсөн. Эхнээс нь бас мөн хийгээ явуулж байна. Эхний ажил гэх юм бол одоо гадна талын тогтчлт үйл ажиллагаа мөн ахмад байгаа үзэгчнэр болон одоо үеийн дарга нар мөн авраг одоо болсон хүмүүсийн алдаршуулах зорилгоор алдрын болон зэрэг хийж эхэлсэн байгаа. Тэгэхээр ер нь вагон одоо жишээ нь Улаанбаатараас хөдлөлөө гэхэд жишээ нь ямар үйлчлэгийг дамжиж яг явах хэрэгтэй байдаг юм болоо тий. Бас маш олон төрлийн үзэгч гээл байл та тий. Вагон үзэгч дотроо шурган үзэгч гэж юм тий. Янз үзлэг онцлогоор орж ижил алсынхаа замдаа хөдлөх хэрэгтэй юм шиг байна тий. За ерөнхийдөө бол Сэлэнгээс замын үүд хүртэл одоо ерөнхийдөө төмөр зам Улаанбаатар төмөр зам байдаг. Тэгээд манай замын үүд техник үйлчилгээний газрын онцлог бол хилээр хятад улс тий манай Монгол хоёрын вагоноо хүлээж авч өгж авалцдаг тий. Тэгээ тэрүүгээр манайх онцлогтой. Тэгээ дээрэс нь манайх салгалтай засвар вагоныг салгаж гэмтэн тохиол салгаж засварладаг. Тэгээд одоо төмөр зам хоорондын замд бол мэдээж тоормсын үйлчлэг тий бүрэн үйлчлэг галтрын хөдөлгөөний аюулгүй энэ олон тэр бом төврөг одоо энэ олон хүний амь насыг одоо бид нар хариуцсан тийм ажлуудыг бид нар байнга хөдөлгөөний аюулгүй байдлыг хангадаг. Тэр үүднээсээ бидний одоо ажлын онцлог одоо энэ дээр байдаг. Бүгдийнх нь одоо техникийн хувьд нь бид нар аюулгүй байдлыг л ер нь аюулгүй байдлыг хангаж шүү дээ тий. За тэгэхээр ер нь үзэгчд маань бас тодорхой хэмжээний мэдээллийг авсан байх гэж бодож байна. Тэгэхээр Чакак нэвтрүүлгийн эхний үе болох зураг таах үедээ бүгдээ орцгоё. Зураг таах үе. Зураг зураал хоорондоо нэг авиас чадвараа үзээд таш өгсөн. Хин гайгүй зурсан бэ? Тэрийн хувьд юус л та. Хоёул хоорондоо зураг зураад тэгээд бид зураг харгалж манай хүн таахарлсан. За ямар зураг зурсан? За зураг тэнд. Тэрийг үзье та тэр зургийг. За. За, Ариука
Юу, морь зурсан юм уу? Юу зурсан юм? Арика морь зурс. Би тэмээ зурс. Тэмээ зурсан юм уу? Тий. Арай бүтнээрээ зурсан арай гоё зурх юм байна гэж багцсан уу? За, ер нь бол гоё л зурдаг юм байна. Хоёулаа гоё зурх юм байна, тий? Цаг явлаа. 60 секундын хугацаанд өгөгдсөн 2 зургийг амжилттай зурж чадсанаар Хомс гарын хуруу. за. Ариун мөнх маань Хүүхэд, үлгэтэй хүүхэд. Үлгэтэй хүүхдэл гэдэг. Хомсдол их төстэй энэ нэг хавчуулсан хомс чигтний. Их зүйл зурсан бай. Босод багууд Сахалтай. хэлж өгөхгүй. Зөв хариулсан тохиолдолд доор нь зөв Сахалтай. төстэй. Өвлөө өгөн. Дээлтэй Монгол үг. Цаг явж байгаа. Уг нь их гоё л зураад байх юм. Эмхтэн. Хатан. Манай хишгэл юу ч хэлж Ноён. Хунтаач. За хоёр дахь зураг нь одоо ямар зураг болж таа? Үлгэтэй хүүхэд. Үлгэтэй хүүхдэл их төстэй зураг байна тий. Эхний зураг маань ямар зураг байсан гэж бодож байна та бүхэн? Энд зурж эхэлсэн. Үлгэтэй хүүхд чиг юм байсан тий. Нүд амттай л юм байна гэхдээ. Үлгэтэй хүүхд. Энэ юу байлаа? Хүнчлөө. А? Хүнчлөө. Хүн чулуу байсан байна. Хөшөө. Хүн чулуу хөшөө. Тий? Ер нь гэхдээ ингээл бас нэг арай өөр маягаар тий ингээл уул хатан дунд цаана ингээ уул байгаа ч юм уу тий яан ингээ тал дээр ингээ байгаа ч юм уу гэсэн бол болох л ойлгохоор. Гэхдээ ер нь гоё зурдаг болохоор бас хэцүү зураг өгсөн байх гэж бодож байна. За дараагийн зургийг та бүхэн юу гэж бодож байна? Өвгөн. Чингис хаан. Чингис хаан байсан байж тээ. Айл аль нь жогч гэсэн. Гэхдээ ер нь бол хаан гээл хүлээлсэн тий. Бараг энэ дээр 1000 гэ биччих юм бол тийм үү? Чингис хаан болчоор байсан байх тий. Тийм байна. Чакак нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт Улаанбаатар төмөр замын вагон ашиглалтын депогийн харьяа замын үд чойрын техник үйлчилгээний газрын хамт олон хүрэлцээрч оролцож байгаа 60 жилийн ойн тохиож байгаа гэж байгаа. Тэгэхээр дараагийн 2 дахь баг маань гарч ирсэн байна. Эхний баг бол оноо авч чадаагүй. Ер нь бол зургийг таахад бол амар байна уу хэцүү байна уу? Амарх юм байна. Амархан байна уу? Тэ амархан байна. Таны хувьд бол зургатаа бас гайгүй гэж бодож байна. Тэ гайгүйгээ. Гайгүй гэж Тэ бодож. гайгүй зурдаг. Тэгэл гайгүй зурдаг. Бүсгүй жоохон таарахын зурсан уу? Тэ тогондоо гайгүй зөхөлдөг. Гайгүй зохиолдог. Тог баг мэдэрдэг хүн байна уу? Тэ баг мэдэрнэ. Аа за тэр Пүүжигийн хувьд бол техникийн агент гэж байгаа. Төгсөө маань нэрв те. Тэр техникийн агент гэхээр одоо яг юу хийдэг юм бол? За манай техник агент гэхээр ерөнхийдөө хятад Монголоос богоно хүлээж аваад хятадд хүлээдэг ч өгөөд хятадаас бид нар богоно хүлээж авдаг. Ачааны богоно. За энийгээ бид нар одоо акт бүх юмаа бүрдүүлээд техник талаас нь бид нар хятадаас богоно хүлээж авдаг. Ийм үндсэндээ одоо Улаанбаатар төмөр замыг төлөөж одоо 90 одоо өртөөнд ажиллаж байгаа ийм хариуцлагатай ажил юм байна. Ийм онцлогтой. Цаг явлаа. 60 секундын хугацаанд зурга тааж чадахгүй тохиолдолд төгсөөгийн доороос тог очно. За юу зураад За дараагийн зураг. Юу ч хэлэхгүй шүү. За манай Пүүжи бол нэлээд хурдтай зурж байна. За төгсөөч гэсэн бас гайгүй таагаад ах шүү те. Пүүжигээ юу ч хэлж өгөхгүй. Ямар нэг зүйл бичихгүй. Биеэрээ дүрслэхгүй, амдаа бовтнахгүй. За энд юу байлаа? Шулам гэдэг үгс. Шулам гэдэг үгийг ямар амархан Зүгээр үсээсээ л ойлгомжтой болчихсон. үсхийсээ Шүүрийн зур дуусаагүй байхад таачиж байгаа. та ярьж бүр амар бэлдсэн юм шүү аа. Зүгээр толгой зурх нэг ийм юм зураад ингэх юм бол хүн гэж ойлгоорой гэсэн юм уу? Тий, тэгээ 10,000 гаруй зураг зурж байгаа дээр тэнд дундаас ингээд айгүй хилцсэн. 10,000 гаруй зураг зурсан гэж шиг. За дараагийн зураг юу байсан бэ? Энэ сарвагчин үе бич байсан. Сармагчин буюу бич байсан тий. За ер нь бол бичгийн үйл хулган энэ төр гээл тэгж байгаа л нэлээд төхүүлэл хэлхэл байх л та. Замын үдээс наашаага явж. Тий, бовонд суудалт явж байхдаа бид нар аюул бэлтгэл хийсэн тий. Купенд явсан. Купенд явсан гэхгүй. Тий, хоёулахнаа тусдаа купенд орж байгаа бид. Тусдаа шүнжэнгөө бит. Тий, шүнжэнгөө бэлтгэл хийсэн. Унтаагүй. Зонтаагүй. Нүдэн жоох бололттой байна тий. За ингээд хоёр дахь баг маань амжилттай онооноо авч чадлаа. Дараагийн гурав дахь бага тайснаа явж байна.
зурагтай ах үеийн 3 дахь баг гарч ирсэн байна. 2 дахь баг бол амжилттай оноогоо авч чадсан байгаа. Тэгэхээр дараагийн баг болох Наранбаатар даваа сүрэн гарах гарч ирсэн Наранбаатар маань тогтоо санал дээр сууж жоохон айлттай сууж нэг нүдэн бүлтийцсэн. За даваа сүрэн техникч маань зураг зурхаар болсон тий. Яасан зураг зурж бас тестлж үзүү яасан бэ? За жоохон зурж бэлдсэн. Бэлдсэн. Тэгээ гайгүй зурсан уу? Яг ер нь таачих байхаа. Таачих байхаа. Манай таах хүн маань таах байх. Таах хүн. Таны ер нь мэрэгчлийн юу лээ? Шургуу үзэж. Шургуу үзэгч. Тэгэхээр шургуу үзэгч хүн бас гэрхаа байх хэрэгтэй мэдээж тий. Тэр ер нь одоо эндээс зураг зурж эхлэнгуут цэг тавиал эхлэнгуут үүд хорхоо гэж эхлэх юм шүү дээ тий. Цаг явлаа. Нэг зурганд 30 секунд гэдэг бол зурж чаддаг хүний хувьд бол юу ч биш. Үт. Мэдээж. Үт гэж эхэлж шүү. За энэ ер нь жоохон хэцүү үг өгсөн байгаа. Манай бүсгүй маань бас нэлээд зурхад бас хэцүү байгаа л байх гэж бодож байна. Бусад оролцогчд бол таахад бас нэлээд бэрхтээ л байна. Цом. Тэ? Даваа сүрэнгийн хувьд бол юу ч хийхгүй. Наранбаатар маань чад чинэгээрээ таагаал байна. Зомби. Зөв таасан тохиолдолд зөвлөн. За эхний зураг таасан байна. Хоёр дахь зураг юу ч хэлэхгүй шүү. Даваа сүрэн маань амтаа ямар нэг зүйл хэлэхгүй. Зөвхөн Наранбаатар үг хэлэх хэрэгтэй. Мэлхий. Цэг тавиал суугаад шүү. Хохоо. Даваа сүрэн маань одоо ихтэл энэ дэр нэг юм юу ч юм нэг шүлгэлсэн байдаг шнэ сэгсгэрч гисэн ээж мэ гэдэг чинь сэгсэлгээл нэг юм зурсан чинь зомби болгоод хэлчихлээ те. За зомбитой төстэй байна уу? Хүн гэхэд хэцүү хүн л. Хүн гэхэд хэцүү хүн. Нэг хоёр хүлтэй нэг толгой байна, ослог үл нэг те. Жохон ноорхоо хувцтай л зомби гэхээр заавал энэ ноорхоо байх хэрэгтэй мó. За зомби ямарсан таасан бууцаар гоод. Энд юу байсан гэж бодож байна? Бусад оролцогч маань. 60 үлт юм болоо. 60 үлт. Энэ юу байсан бэ? Гүрвэл байсан гэж штэ. Тэр ямар ч сан нэг оноогоо авч чадсан. Нэг зургийг л тааж чадахгүй тохиолдолд таны доороос тоог очно гэж байгаа. Нэг зургийг л таацсан учраас нэг оноогоо авлаа. Анхны оноогоо тий. За ингээд дараагийн дөрөвдөх багийг тайсан орж байна. Чакак нэвтрүүлэг. Зурагтай үеийн дөрөвдөх баг гарч ирсэн байна. За тэгэхээр сайхнаа маань тогтоо санал дээр сууж од баяр зураг зурх хэрэгтэй гэж байгаа тий. Яагаад бүсгүйгээ тогтоо санал дээр суулгах вэ? Ер нь арай илүү хуу биш зургаараа. Зургаараа арай илүү аа. Арай илүү. Ер нь зурж үтсээ. Би зүгээр дотроо бодож байгаад өөрийнхөө зүтгэе гараад ирсэн үү эсвэл? Ер нь нэг зурж үтсээ хоёлоо тэгээд ер нь арай би илүү юм шиг байна. Илүү юм шиг байна. Таны хувьд одоо тэгвэл зурж чадахгүй юм чинь хамгийн гол нь таах авьяас чадвартай байх хэрэгтэй юм байна тий. За ер нь ямар нэгэн тийм удамд ч юм уу тий тааж мэддэг мэрэгэн цэцэн хүн байгаа юу? Бэлгүй байх уу? Байгаа юу? За тэгвэл одоо баг өнөөдөр л харчлаа. За ингээд сайхнаа бол одоо 2 нартай амжилт хүсье. 1 минутын хугацаанд 2 зургийг амжилттай таалаж чадсанаар 2 оноог авах боломжтой. Амжилт хүсье. Цаг явлаа. 60 секундын хугацаанд өгөгдсөн зургийг маш амжилттай таалаж чадсан бол за ихний зураг амжилттай болсон байна. Зарим оролцогчд маань Ирвэхэ цэцэг. Ирвэхэ цэцэг. Юу, наран цэцэг. Сарнаа. за амжилттай таалаж чадлаа. Энд бол анашиг бол ер нь тэл ойлгомжтой. Эсвэл анаш эсвэл динозавр л байх байлаа тий. Үнэхээр танаа удамд үзэж хардаг хүн байдаг юм шиг байна тий. Эндээс одоо ингээл баг дөнгөж ингээл эхэлсэн чинь сарнаа цэцэг гээл эхэлсэн үү? Яасан бэ? Цэцэг гээл эхэлсэн тий. За ер нь сарнаа гэхдээ арай ийм байдаг баг тий. Яг энд зурж эхлэж байгаа. Зурж эхлэх чи л нэг иймэрхүү нэг хонхон цэцэг шиг нэг юм зурчих юм бол баг болж байгаа. Яг тэгж хэлэх гэлээ. Миний зурж байгаа баг гарын уруу шиг болчихлоо тий. За ингээд ямар ч сан 4 дахь баг маань амжилттай 2 оноогоо авч чадлаа. Дараагийн 5 дахь бага тайснаа орж байна. Зурагтай үеийн хамгийн сүүлийн баг гарч ирсэн байна. За Батцэг маань тогтоо санал дээр сууж алтан гэрэл зурх хэвээр. Түүний өгч байгаа зургууд хэцүү байна уу, амар байна уу? Зарим нь бол гайгүй амарх юм. За ямар зургууд нь жишээ юм? Жишээ нь тэр Чингис хаан тэр гөрүүл энэ тэр бол Амархан. сарнаа цэцэг тий.
Тэ ер нь харж байгаа шулам хамгийн хэцүү гэсэн шүү Шулан хамгийн хэцүү байсан. дээ. Цаг явлаа. 60 секунд гэдэг бол бас Тэрэг. би түрүү хэлсэн. Зарим зурч чаддаг хүмүүст бол богино хугацаа, зурч чаддгүй хүнд бол урт хугацаа Тэрэг хийж магадгүй. Тэрэг. За манай алтан гэрэл юу ч хэлж өгөхгүй. Тоо сорогч юу? За эхний зураг амжилтаа тааж чадсан. Дараагийн зураг. Энэ их ойлгомжтой зураг байна да. Цэцгээ. Ойлгомжтой үзэгчд маань бас бүгдээрээ таацсан байх гэж бодож байна. Юу зураг вэ? Цэцгээ. Хилээд авах хэрэгтэй. Амаа хуурай бол хэлэх хэрэгтэй байна. Баг маск. Хэдхэн секунд үлдсэн байна? Бусад оролцогчдод хэлж өгөхгүй. Яна зомби юу? Ямар амар юм бэ? Юу нисэнс юм? Сүнс. Йоо. Ямар амар. Эхний зураг бол энд Тоо сорогч. манай бат цэцгчөө юу гэдлээ? Тэрэг гэсэн. гэсэн. Энэ дэр нэг 40-тэй битан тавьчих юм бол тийм ус зөөгөө явж байгаа хүн шиг харагдахаар байсан уу? Тэгвэл гэхдээ тоос сорогч бол төстэй л байна те. Энэ бол боломжийн зурсан байна. Тоос сорогч. Энэ дээр бол ингээд сүнсийг бол бас ингэж амархнаар төсөөлж яадаг шүү дээ. Каспер ч гэдэм юм уу те нэг сүнсүүд иймэрхүү. Дараагийн хоёр дахь хувь дээр бол хамгийн өндөр оноог авах боломжтой үе байгаа. Хоёр дахь хувь дээрээс ер нь ялагч нар тодрон гэж ойлгож бол ингээд хоёр дахь хувь болох үг таах хэсэгт бүгдэнд нь амжилт хүсье. Чакак нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт Улаанбаатар төмөрд замын вагон ашиглалтын депогийн харьяа замын үүд чойрын техник үйлчилгээний газрын хамт олон 60 жилийн ойгоо тохиолдуулан хүрэлцэн ирж оролцож байгаа. За ингээд хоёр дахь үе болох үг таах хэсэг маань эхлэж байна. Амны хайрцаг унших үе гэж байгаа тийм. Тэр эхний баг болох ариун мөнх хишгээнээр гарч ирсэн байгаа. 90 секундын хугацаанд энэхүү даалгаврыг биелүүлж чадсанаар багтаа 10 оноо авах боломжтой. Ингээд амжилт хүсье. Цаг явлаа. Хип-хоп. Хипхоп. Хипхоп. Эхний оноо Сансар. хоёр дахь оноо Билет. Билет. Хэлцэн штэ бол. Хөгжим. Хөгжим хэлцэн. Ятдаг. Те. Яруу. Ятдаг. Яргүй. Те. цаг явж байгаа. Ялгуу. Аяг. Аялгуу. Гараараа дүрслэхгүй. Аяг. Yes. Улаанбаатар. Yes. Борцог. Могол. Борцог. Мод. Бор. Морг. Борцог. 6 оноотой явж байгаа. Богд. Мод. Богдос. Могол. Дараа. Эхний баг маань амны хайрцаг унших үе дээрээс 6 оноо авч чадлаа. Өмнөх үе дээрээс оноо авч чадаагүй. Одоо 6 оноотойгоор нэвтрүүлгийг баг дуусгаж байгаа. Тэгээ дараагийн баг болох Пүүжэ төгсөөнөр гарч ирсэн байгаа. Пүүжэ маань тааж, төгсөө, таалах ёстой байгаа. 1 минут 30 секундын хугацаанд энэхүү даалгаврыг биелүүлж чадсанаар багтаа 10 оноо авах боломжтой. Өмнө бол 2 оноотой байсан байна те. Хамгийн өндөр оноотой гэж байгаа. За ингээд амжилт хүсье. Цаг явлаа. Үзэм. Өрөм. Үзэг. Хорим. Яна. Тайлбар. Амжилт. Зүгээр хилээ яваа. Хил урдлаач хилээч юу? Амжилт. Дараад. Садаад. Зүгээр хилээ яваач юу?
Дараалал. Сарай сайтина. Дараалал. Дараагийн үгийг барьж болно. Дараалал. Танай. Дараалал. Дараагийнх нь. Захирал. Захирал. Таслал. Үгүй. Захирал. 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 Дараагийнх нь. Солонгос. Содор. Хидээ ой. Солонгос. Солонгос. Додоос. Солонгос. 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 5 оноотой явж байгаа нэг өмнөх оноотойгоо нийлээд 5 оноотой. Дараах. Нутаг. 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 Энэ нутаг. Нутаг. Одоо 3 үгээр таасан байна. Нутаг. Чакак нэвтрүүлгийн үг таах хэсгийн 3 дахь баг гарч ирсэн байна. Өмнөх 2 дахь баг маань уг нь амжилттай явж байсан хэдий боловч 3 оноог л авсан байна. Нийтдээ өмнөх 2 оноотой нийлээд 5 оноотойгоор нэвтрүүлгийг өндөрлөж байна. Одоогийн байдлаар хамгийн өндөр оноо буюу 6 оноог ариун мөнх хишгээ нарын эхний баг авсан явж байгаа. За 6-аас дээш оноо авч чадсан багууд бол ялагч болох боломжтой гэсэн үг. Тэгээд Наранбаатар даваа суран гарч ирсэн байгаа. Нэг цаг явлаа. Шүт. 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 Төмөр. Төмөр. Төмөр гэдгийг л таасан. Байшин. Бага. Байшин. Байсан. Байшин. Байдал. Байшин. Байсан. Мөнг. 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 Өрх. Мөнг. Бүрх. Бэрх. Шүт. 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 Мөнг. Мөнг. Бор. 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 Хончин. Хончин. Хонч. Шаазга. Шаазга. Сэтрүүл. Дэлгүүр. Сэтрүүл. Сэтгүүл. Дундгой. Дундгой. Унтав. Дундгой. Дундор. Дундгой. Дундгой. Дуусгав. Дундгой. Төлөвлөгөө. Дундгой. Дуусгав. Дундгой. Дундгой. Дуусгав. Дундгой. Дундгой. 8 оноо 9 оноотой боллоо. Гургалтай. Унгалтай. Гургалтай. Унгалтай. Гургалтай. 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 Унгалтай. Гургалтай. Гургалтай. Боцоо. 10 оноо авч чадлаа. Хамгийн хайрцаг уншихуйн 4 дахь баг гарч ирсэн байна. Өмнөх 3 дахь баг маань маш амжилттай явж 10 үгээ аруулангийн тааж ядснаар нийтдээ 11 оноотойгоор ер нь ялагч болох нь тодорхой болцсон байгаа. Гэхдээ 11-ээс дээш оноо авч чадсан баг одоо танах бол 2 оноотой байгаа шүү дээ, тий. Одоо эндээс 10 оноо аруулангийн авч чадсан тохиолдолд 12 оноотойгоор ялагч болох боломжтой. Цаг явлаа. Бооцог. Бооцого. Шүүр. Шүүр. Нүдэ. Эхний оноо. Инэтхэг. Цүнхэ. Инэтхэг. Тэнгэр. Инэтхэг. 1 оноотой явж байгаа. Хурим. Хурим. Далай. Салаад. Далай. Сарна. Далай. Цагта. Далай. Шатар. Шатар. Цэц. Шатар. Шатар. Яа. Том. Ном. Том. Том. Ном. Том. 2 оноотой явж байгаа. Том. Хэрэм. За. Хэрэм. 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 Сарлаг. Сарлаг. Дандра. 3 оноотой явж байгаа. Мэл. Мого. Мэл. 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 Боро. Шүүр. Шүт. Шүүр. Шүр. Инэтхэг. 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 Яа. Далай. Цагта. Далай. Сарна. Далай. Далай. Цаг явж байгаа. 4 оноотой явж байгаа. Сарлаг. Сарлаг. Сансар. Сарлаг. Сансар. Сарлаг. Цагта. Сарлаг. Дандра. Сарлаг.
Чакаг нэвтрүүлэг. Хамгийн сүүлийн баг гарч ирсэн байна. За Бат цэцэг алтан гэрэл нар. Бат цэцэг маань таалгаж алтан гэрэл таах хэрэгтэй болж байна, тий. Одоогийн байдлаар 1 оноотой явж байгаа. Өмнөх 4 дахь багтаа бас нэлийн ач холбогдол өгсөн боловч 10 оноог авч чадсангүй 4 оноотой. Өмнөх 2 оноотойгоо нийлээд 6 оноотойгоор нэвтрүүлгийг өндөрлөж байна. За Бат цэцэг алтан гэрэл хоёр маань одоо 10 оноог авч чадах юм бол 11 оноотой багтаа тэнцэх боломжтой, тий. Цагаана. Гар утас. Холбоог шүү. Гар утас. Хар уул. Гэ. Гар утас. Аха гар. Гар утас. Хан уул. Чихвч. Чи хөвч. Чи. Биш чи. Чихвч. Өргөмжлөл. Хөгжим. Өргөмжлөл. Өвөө. Өвчм. Өргөмжлөл. Өрөм. Өргөмжлөл урд үг байгаа зү. Цаг явж байгаа. Цанц. Цанц. Нам. Йоо. Дам. Хатаг. Аха хатаг. Хаан. Хатаг. Хатан. Яардлаа хатаг. Цаг явж байгаа. Нэг ч оноо аваагүй байна. Татмар. Оо. За зөвхөн Яна лоожин. Чакаг нэвтрүүлгийн 3 дахь үе финалын хэсэг эхлэж байна. Энэхүү үе дээр одоо 1-р байранд орсон манай Наранбаатар Даваасран хоёр маань хоорондоо өрсөлдөх ёстой. Эндээс бас саяын эхний 2 үе дээр хэн бас арай илүү энэ багийг авч явсан бэ гэдэг эндээс бас тодорхой ёстой байгаа. Та хоёрын дунд энэхүү бөмбөг байгаа. Миний зүгээс 10 асуултыг өгнө. 10 асуултыг нэг нэгээр өгнө. Хэрвээ мэддэг асуулт гарах юм бол шууд бөмбөгөө мэдж байгаа оролцогч маань бөмбөгөө шууд барьж аваад хариултыг хэлэх ёстой. Хэрвээ чадахгүй тохиолдолд буцаагаад тавина. Нөгөө оролцогч хариулах одоо шанс бас байгаа гэсэн үг. Ойлгомжтой. Асуултууд бол нэлээ энгийн амархан асуултууд байгаа гэж бодож байна. Билнэ үү? Билээ. За амжилт хүсье. Хүн хэдэн уруутай вэ? 10. 10. 20 байлаа. 10 уруутай мó та? Хүлдэн уруугүй мó гард. За эхний асуулт бол бас маш хурдан хугацаанд хариулах хэрэгтэй болохоор зарим хүмүүсийн хувьд бол бас амархан хариулт байсан ч гэсэн мартдаг. За танд бол 1 оноо байгаа. 2 дахь асуулт. Монголын хамгийн том нуур Хөвсгөл. Биш байна. Хэлж өгөхгүй босод хүмүүс байна. Биш байсан учраас та тавих хэрэгтэй. Одоо дараагийн хэрлэн чинь гол үстэй. Хамгийн том нуур гэсэн байгаа шүү дээ. Монголын хамгийн том нуур. Увс. За ус зүг байла. 2 тоноогоо авлаа. Юу хэрлэн бөөр юу болоо явчихв. Хамгийн том нуур гэж байгаа шүү дээ. Хамгийн гүн цэнгэг нуураар бол хөвсгөл байдаг тийм. Хамгийн өргөн талбайг эзэлдэг нуур гэвэл увс нуур байгаа. За 3 дахь асуулт. 3 оронтой хамгийн их тоо. 3 оронтой хамгийн их тоо. 909. За зөв хариуллаа. Эхний оноогоо авч чадлаа. 4 дахь асуулт. Хойд Солонгосын нийслэл. За хариулж чадсангүй. Танд боломж байна. Пхеньян. За зөв хариулж чадлаа. 2 дахь оноогоо авч чадсан. Пхеньян гэдэг. Өмнөд Солонгосын нийслэл юу вэ? Сөөжүү. Сөөжүү. Сөүл. Юу сөөжүү яриад явчихваа. За. Жоо сандрал шүү. Сандарч гинөө те. Эвдэрхий хүн гэж хэн дуулдаг вэ? Би бол эвдэрхий хүн гэж хэн дуулдаг вэ? Би бол эвдэрхий хүн гэж нэг дуучин дуулаад энэ та. Зохиолын дуучин юм уу? Нийтийн дуучин юм уу? Уртын дуучин юм уу? Би бол эвдэрхий хүн гэж дуулаад идэг та. Хэлж өгөхгүй шүү.
Rocket Bay. За, оноогоо орж ядлаа. Яагаад санаанд орж ирэхгүй байна тий? Мах оролцуулахгүй хийдэг хоолыг юу гэдэг вэ? Махгүй хоолыг юу гэдэг? Цагаан хоол. Цагаан хоол. Зөв хариултаа. 7 дахь асуулт 10 асуулт асуусан гэсэн байгаа. 7 дахь асуулт. Лам хүн хоолоо идэхийг юу гэдэг вэ? Лам хүн хоолоо идэх. Бадраа барих. Бадар барих. Биш юм шиг байна. Мацаг барих. Мацаг барих биш юм байна. Мацаг барих ч одоо хоол идэхгүй байхыг хэлдэг үстэй баг. Лам хүн хоолоо идэхийг юу гэдэг вэ? За хоёулаа хариулж чадсангүй гүнцэг барих гэдэг юм байна. За тэгэхээр оноо авч чадаагүй 8 дахь асуулт. Хувцсаар нь угтаж, юугаар нь үддэг вэ? Ухаанаар нь угтдаг. За ухаанаар нь үддэг гэж байгаа тийм. За зөв хариулсан 5-аас руу маань. 9 дахь асуулт. Үнэгийг англиар юу гэдэг вэ? Үнэгийг англиар юу гэдэг вэ? Үнэг гэдэг амтан байдаг та. За. Ийм хар амтан байдаг юу лээ? Ямар амтан? Цагаан арьстай амтан байдаг лөө. Улаан шаргал амтан. Улаан шаргал амтан. Англиар юу гэдэг юм болоо? 1 2 3 4 5. Fox гэдэг юм байна. Fox. За. Тэгэхээр хоёр оролцогч маань хариулж чадсангүй. Хамгийн сүүлийн асуулт. Хурганы ус гуужв, төлгөний ус төлжв гэж ямар утгатай үг вэ? Ноос авахд. Ноос авахд хэлэх юм уу? За. Ерөөлөв. Ерөөлөө үг юм уу? За. Үгүй юм байна. Хурганы ус гуужв, төлгөний ус төлжв гэж ямар утгатай үг юм болоо гэж байна. 27 арахыг хэлж байгаа. Хавруулахыг хэлж байна. Гэхдээ ер нь дөхүүлсэн гэж ойлгож болно. Энэ бол том болов гэсэн 27 уйлрал ирж байна. Төлгөний ус төлжж байна. Хурганы ус гуужж байна. Хамрын дээш нүсэн дэвжиж гин гэсэн. Асуулт хариултан дээрээс Наранбаатар маань 3 оноо авсан байна. Даваас руу маань 5 оноо авснаар ялагч болсон байна. За өнөөдөр Улаанбаатар төмөр зууны Бавгаачлалын депогийн харьяа, Чойр, Замууд техник үйлдвэрийн газрын ажилтнуудын төлөөлөл ЧАК нэвтрүүлэгт оролцож байна. Энэ хоёр байгууллага маань өнөөдөр энэ онд 60 жилийнхээ ойг хийж байгаа билээ. 60 жилийнхээ ойг хийж байгаа Чойр, Замууд техник үйлдвэрийн газрууд мөн саяхан 60 жилийнхээ ойг хийсэн Сайшинт техник үйлдвэрийн газрын хамт олон тэдний гэр бүл үеийн ахмадууд да 60 жилийн ойн баярын мэндийг хүргэж эрүүлэнг аз жаргал сайн сайхан бүхнийг Бавгаачлалын депогийн захиргааны өмнөөс хүсэн өрөөё. Ингээд төрүүлсэн Чойр техник үйлдвэрийн газрын богоо үзэгч Даваас өрн мөн 2 дугаар байранд орсон Замууд техник үйлдвэрийн газрын богоо үзэгч Наранбаатар нартаа баяр хүргье. Тэгэхээр энэ жил одоо манай Замууд манай Чойрын техник үйлдвэрийн газрын одоо хамт олонны 60 жилийн хой болж байна. За энэний өмнө бол одоо Сүхбаатар Сайн Шандын техник үйлдвэрийн газруудын 60 жилийн хой болсон. Тэгэхээр 60 жилийн 1.61-ыг одоо өнгөрөөс энэ хамт олонны одоо хүч хөдөлмөр бол тэдэнтэй хамтран ажиллаж байсан ахмад үе, дунд үе, залуу үеийнхний энэ хүмүүсийн одоо бас хүч хөдөлмөрөө. Ийм учраас 60 жилийн баярын мэндийг одоо эдгээр техник үйлдвэрийн газруудынхаа одоо бүх богоо үзэгч нартаа одоо хүргэж сайн сайхан аз жаргалыг одоо хүсэн өрөөё. За баярлалаа. 60 жилийн баярын мэнд хүргэе. За тэгэхээр ЧАК нэвтрүүлгийн ялагчтай урамшуулах мөч ирсэн байна. Эхний байранд орсон хоёр оролцогчоо урамшуулж ЧАК нэвтрүүлэгтээ хамтарч ажилладаг хорооллын модны хоёрын зам дагуу байрлах Самуун зочдлын 7 дахь үеийн Лакс караокед нэгэн үдэш сайхан хамт олноороо цагийг сайхан өнгөрүүлээрэ гэд хоёр ялагчтай ихэмжийг гардуулж байна. Онцгой байсан Даваас өрөндөө бас энэ ихэмжийг гардуулъя гэж бодсон. Монголын хамгийн анхны 3D музей гэд Хүннү молд нэгдсэн байгаа. Энэ музейг очиж үзээрэй гэд сонирхолтой музей байгаа. Очиж үзээрэй гэсэн байна. За мөн 3-4 дэх хороолт байрлах номын их дэлгүүрийн замын урд байрлах Парадокс салуунд үйлчлүүлэх ихэмжийг гардуулж байна. Нэгдүгээр байранд эзэлсэн хоёр оролцогчтой хоёуланд нь нөхөө гарын бэлгийг хамт олонныхын зүгээс 60 жилийн ойн баярын мэндийг хүргэж гардуулж байна. ЧАК нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт оролцсон Улаанбаатар төмөр замын вагоны ашиглалтын депогийн харьяа, замын үүд Чойрын техник үйлчлэгийн газрын 60 жилийн ойг өгтөж оролцсон оролцогчтой баярлалаа. Эх 7 хоногийн энэ цаг мөчтөр гээд уулзъя. Түр баяртай үзэгчтэй. Баярлалаа. За таарч баярлалаа. Non, rien de rien.
regrette rien, ni le bien qu'on m'a fait, ni le mal, tout ça m'est bien égal.